Пүрүүгээр нийслэл Улаанбаатар хотод 18 цаг тэг минут айлхийдийн болсон байна. Монголын коммент та бүхнийг нэвтрүүлэгтээ идэвхтэй оролцож үг хэлэх хэрэгчлөөгөө энэ чөлөө тендер дээрээс идэлхийг өрөж байна гэж. 7 хоног ерөнхийдөө шуфтах тийшээ орж ин гадааш тачхан жин да. Сонин сайх юу вэ баяра? За өдөртөө мэндийг хүргээд яа тэгэхээр нь бол бэлгэм хэллээ 7 хоног болоо шуфтарж байна гэсэн ч гэсэн бол ерөнхийдөө улс нийгэмд бол те жоохон бужигнаантай бас энэ 7 хоног ерөнхийдөө болж байна да. Шүүх хуралдаа за ер нь бол бас сонгуул энтер гэдэл одоо маргааш бол сонгуул болж байгаа гэдэг та бүхэндээ дахин хэлье. Бас одоо идэвхтэй оролцоорой гэдэг бас дахин луурах бол дахиад нэг өдөр товлол одоо бас бөөнж юм болох үү гэдгийг сануул хэлэх нь зүйтэй. За ингээд нэвтрүүлгийг ураг хэлээд өнөөдрийн дугаарыг хэлье. Монгол комментэд нэгтгэе. За хайгууд бол нэгдсэн байна. Хай хоёроо л гээл байна уу хоёроо л гээл орж ирж байна. байгаа шүү байгаа. Тэр бол байдаг та байж гин. Тэгээд үзэгч та бүхэн бас Монгол коммент нэвтрүүлэгтээ идэвхтэй оролцоорой. Монгол коммент бүх хайгуудыг идэвхтэй нээсэн. Сонноос бас сүүлийн үед бас манай Монгол комментийн Facebook групп болоод шинжлэгдэж бас үйл ажиллагаа нэгэн сэргэж ирж байгаа. Монгол комментийн одоо Facebook групп руу бас үзэгч та бүхэн хандаж өөрсдийнхөө сонирхолтой тийм сайхан зүйлсүүдийг бас үлдээн гэдэгт их итгэлтэй байж байгаа. За би ингээ Твиттерт ерөн зүгээр яригдсан ганц хоёр зүгээр үзэгчтэй нэг сануустай зүйлийг хэлчихье гэж бодож байна. За яг хөө тэгэл сонгуул маргалдаал ингээл цаадвал чинь боо юм бол чинь тэгээ нэгэнтээ маргааш дуусгал байлгүй. Гэхдээ ер нь бол өнөөдөр яригдсан бас нэгэн зүйл их юм бол өчтөр бол хэлжсэн 12 сарын 1-ээс эхлээд захуудаараа бол одоо үн төлбөр рүү орно гэдэг асуулт хэлжсэн бол за өнөөдөр бол батлагдлаа гэдэг бол бас хэлсэн байлээ. За тэгээд мөн ер нь жоохон сонор сэрэмжтэй болгоомжтой байхгүй болвол их тайвны гүүрэн дээр өнөөдөр өглөө гэхэд бас л автомашины осол ноцтой хэрэг гарлаа. 3 настай хүүхэд бас ингээд шатаад өнөөдөр те гэртээгээ шатаад ингээд ер нь одоо бидний сонор сэрэмж болгоомж ер нь хаана байна гэдгийг л ер нь би зүгээр Твиттерд яригдсан энтгээр зүйлсийг хараад ер нь зүгээр бодож байла. Захим өртөнд болсон зүйл тий. Эцэг эхчүүдийн анхаарал байна. Хаана байна? Жолооч нарын анхаарал хаана байна? Тэгэл энэ мэтлэн өвлө болсон байна. Ер нь энэ цахилгаан хэрэгсэл утаа, зуух, гал энтертэй ер нь болгоомжтой оролцоорой гэдэг би зүгээр л нэвтрүүлгийнхэн зүгээр сануулаад хэлчихье гэж бодсон. Тэгээд нэг ганцхан зураг үзэж өнөөдөр явсан яг хөө барилгын ажил энэ төр бол одоохондоо бас дуусаагүй тэгэл нэг үйл дуусгаас өмнө юм шигэлэл үзээл ах юм. Тэгээд ер нь бас нэгэнтээ бас энийг хэлээ. Энэ нөгөө нэг байрнууд дээр одоо нэг мансаартрах нэг ийм юмнууд ингээ барьдаг шүү дээ. Тэгээд юу гэдэг вэ энэ ч авахгүй л да. Наач нөгөө юу аахгүй. Энэ ч одоо нэг хитэн давхар гэлээ гихсэн ч манайхан ингээл одоо үйл болцсон бас юм халтаргаа гулгаатай байшингийн дээр бүр энэ ч нэлээд өндөр тарж байгаа. Гэхдээ ингээд ямар ч хамгаалалтын юм байхгүй л ингээд тэгээд ингээд юмаа хийгээл байж байгаа. Би өөрөн зүгээр хаана өнөөдөр сэрэмжлүүлийг үүсгэж байгаа. Энэ амар гоос тийм ч одоо нэлээд өндөр байрнууд бол цаана харагдаж байгаа. Тэгээ мансарт барьж байгаа энэ наан ингээд одоо энэ чин төмөр мөр байдаг бахаа тэгээд энэ таал мож тэгэхэд ингээд ямар ч хамгаалт байхгүй бол манай хоёр ингээд одоос үзээл ингээд юм хийгээ байж байгаа. Тэгээд болгоомж ер нь хаач болгоомж илүү баярын түмэн зөв шүү. Алхам тутамдаа анхаарал болгоомж гэдэг юмыг бас өндөр дэд хэмжээнд бодож санаж явахгүй бол бид нэр үнэндээ бас зовлонтой байж штэ өөрсдөөсөө ч их болох юм. Өрөөдийн нөлөөллөөс ч их болох юм. Сүүлийн үед өчигдрийн Монгол комментээр ярьж исэн өнөөдөр дахиад энэ асуудал бас телевизийн мэдээ сэдвээр бол өчнөл гарч ийн. Юу хэр зэрэг одоо нөгөө явгнаас бэлтдэг үе эхэлчихэж нөгөө нэг үнтэй гантх чулуунууд дээр нүсэрж очиод ерөөсөө болохоо байлаа шүү дээ. Одоо энэ гимтлийн имлэг бол ерөөсөө явгнаас бэрцсэн хүмүүсийн хөлд дарагдаж штэ. Тэгээ энэ мэтийн асуудал бол биднээс бас цэвэр өөрөөс шалтгаалж байгаа маа. Тэртээ тэргүй одоо хальтрахын мэдцээр байж тэ. Тэртээ тэргүй гулгахын мэдцээр байж одоо тэн дээр бас нэг болгоомж алдаж очиж гин гэдэг бол бас бидний жоохон тийм анхаарал болгоомж алдаж байгаа холбоотой гэж ойлгож байгаа. За өнөөдөр аюутай холбоотой асуудлыг би бас нэг тийш нь зэгцэлчихье. Юун түрүүнд надад бол зүгээр олон дуулах сайхан материалууд байна. Тэгээ би энэ бас баяраа маань бас нэвтрүүлгийн ихэнд хэллээ. Нийслэлийн 149 хэсгийн ороонд бол маргааш дахид санал хураана. Харин хан улд үүрэг бол хагасаа өдөр байна. За аймаг орон нутгуудад бол бас хагасаа өдөр гэж байна. Тэр ерөнхийдөө юу гэхээр маргааш нийслэл Улаанбаатар хотын 149 хэсгийн ороо бол дахин санал бол хураах юм. Тэгээ энэ дээр бол одоо баяраа өтөр нэг зүйлийг хэлж байгаа. Юу одоо юу гэдэг нь битэр бол өчнөн гойс. Үзэгч олондоо одоо сэтгэлд нь хүрдэг бол хүрэхээр хэмжээнд л одоо сонгуулийн ерөнхий орон тусалсан гэж ойлгож байгаа. Юу гэдэг нь сонгуулийн ерөнхий орооны уриалгагүйгээр л битэр уриалсан шүү дээ энэ дээрээс те. Залуучуудаа сонгуульд идэвхтэй оролцооч гэж одоо бол үгүй. Тэхийн шаардлага чалга. Яагаад гэвэл одоо энэ дахин сонгуульд юу гэдэг нь саналын эрс хүрсэн ч хүрээгүй ч одоо өөрөрлөх юм бол үр дүн тодорхой байж байгаа. Юу гэдэг нь хүний нэг ийм дэмий эмзэг сэдвүүдээр нь одоо дахиж тоглохоо бай гэсэн тийм бодол зүгээр над төрсэн сууж байгаа. Мэдээллийн Association сайт дээр аль аль хэсгийн хороодод дахин санал хураагдах тухай мэдээлэл бол дэлгэрэнгүй тавигдсан байгаа. Үзэгч та бүхэн бас ороод бүх графиктай, хуваарьтай Assa гэдэг нь. Association сайт бол за ингээд аймгаар нь бүгднгийн аймагуудын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн сонгуулийн нэгдсэн дүнг хүртэл ингэж жагсаагаад
дахин сонгуул явагдах аймагуудыг хүртэл ингээд ирэн бэлдсэн байж байгаа. Энэ материалыг Асса гэдэг хоёр систем байдаг шүү. Асса гэж ороод байгаа шүү дээ манайхан. Асса цэгмэн гэдэг энэ сайт дээрээс бол агуулмжтай гэж. Үндсэн мэдээлэл рүүгээ оръё. Өнөөдөр мэдээллийн Go.Go-ийн сайт хөшигтийн хүндэд нисэх буудал баригдсанаар 500 мянган зорчигчийг нэгэн зэрэг хүлээж авах боломжийн тухай яригдж эхэлж байна. Иргэний нисхийн ерөнхий газраас өнөөдөр орон нутгийн нисэх онгоцны буудлуудтай холбогдох захим хурлыг хийсэн байна. Энэ хоёр хөшигтийн хүндийн буудлын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн гэнэ. За 2010 онд эхэлжсэн хөшигтийн хүндийн одоо олон улсын нисэх онгоцны буудлын барих төсөл бол 11 онд бол тендерын зарлагдаж батлагдсан байгаа. Ажил бол эхэлсэн явж байгаа гэж тэгээд ямар учиртай олон улсын нисэх буудлын гэж зэрэглэл ангиллын тогтоогоод байгаа юм бэ гэхээр зэрэг үндсэндээ тэнд буух хөөрөх одоо зурвс буух хөөрөх хугацаа минут тэг хідэн онгоц хідэн минутын давтамжтай бууж чадахын гэслэнгээр их олон үзүүлэлтүүд байдаг юм байна. Эдгээрээс одоо хамгийн томоохон тооцогдох нь бол Монгол улс түүхэндээ ангуудаа 500 мянган зорчигчийг нэгэн зэрэг хүлээж авах хүчин чадал бүхий ийм нисэх буудалтай болох гэж байгаа асуудал бас яригдж чиххийг минь мялаа гэж. За. Зөөр болооштэй гэсэн гарцыг өгөх материалыг оллоо цэгмэн сайт олон нийтэд хүргэж байна. Нүхэн гарцыг янзалчихжээ баяраа. Бас л чи ярьж ирсэн шүү дээ. Нөгөө багшийн дэдийн өмнөх нүхэн гарц одоо бүр утгаа алдсан тэ нэг зарлалын самбар шиг юм болсон. Энэ хагарч хамкраад манай найруулагч зураглаач тэр дээдлийн дүрсийг барьсан байна. Үдгч тав ихтэй тэр засаагүй дээд дүрсийг нар. Дээд дүрсийн. Нүхэн гарцыг наанаас нь амсар талаас навцсан хажуу бөөрнөөс навцсан байгаас. За тэр хажуу бөөрнөөс авсан бол ерөнхийдөө одоо нэг 18 дугаар зууны үеийн үхэр буу зэвсэг гарц үе одоо усан онгоц руу сэгэлцсэн юм шиг хэлбэртэй харагдаж байгаа байхгүй. Монгол улс байж байгаа ганцхан нүхэн гарц байсан. Энэ. Одоо нэг хоёр дахь сансар дээр тэгээд ер нь хизээж ашиглалтанд орох юм мэдэхгүй. Тэгээ өчнөө хилээд наануу цаанаа болж исэн тэгээд одоо ярьсны үр дүн л гэж л энд юм л та. Баяраа битэр чи их шүүмжлэн штэ. Та ир чинь бүр яриад их юм тий. Одоо юунд ямар үр дүн гаргад юм бэ тгийг хэлээч гэж. Энийг бол Монголын комментч дэвшүүлж исэн юм аа. Дэвшүүлж исэн. Багшийн дэдийн нүхэн гарцыг янзлая загсая гэдэг асуудлыг Монгол коммент нэвтрүүлгээр их хөндөж анх эхэлсэн санаачлал гарч ирж исэн. Зургатаа хөргөтөөгөө баяраа битэр ирж ирснийг бид бол Монгол бол орон даяар бол ярьсан юм. Энэ нь бол тэгээд холбогдох газруудтай хүрээд энэ албан бичиг Монгол коммент нэвтрүүлгийн ширээн дээрээс холбогдох газартаа очсон. Тэрний араас бол үр дүн гарч одоо яах вэ энэ ч бас улсын минь нийслэл штэ. Өнгөтэй өдтэй байвал хин хийсэн хамаа алга штэ. Хин хийсэн хамаа алга штэ ер нь бол тий. Нэг жоох юм хийсэн дээр л улс төр хийчих гээд байдаг. Тэгэхээр тэрэндээ гол нь биш зүгээр санаачлаг байвал болтын байна гэдэг жишг бол энэ гэж би ойлгож харж баярлж байгаа. Өчигдөрхөн Монгол коммент нэвтрүүлэг дээр зүгээр залуучууд хоорондоо мөнгөө нийлүүлээд сайн дурын нэгдэл үүсгээд Улаанбаатар хотын 50 цэгт Улаанбаатар хотын 50 цэгт шүү. 50 цэгт сайн дураараа хогийн цэг байгуулсан байсан. Битээвдэч гэдгээ ингээд өчигдөр битээр ярьж. Энэ мэтийн санаачлах хинээс гарч байгаа нь чухал биш. Хамгийн гол нь энэ бол нэг л нийслэл Улаанбаатар хот, нэг л хотод амьдарч байгаа нэг л монголчууд гэдэг утгаараа энэ бол бидний гэр юмаа гэсэн тийм хандлагаар асуудалд хандж ивэл их nice гэж ойлгоод байгаа юм. За тэгээд болол бас хэлдгээ хэлж ярьдаг шүү. Цаад одоо юу гэдэг албан байгууллагын өдөр тууд цаад хамчууд нь бол үздэг хардаг. Тэгээд яг мэддэгдээд яг нөгөө нэвтрүүлгээс ингээд хамтарч ирээд ингээд нэг шийдвэр энэ төр гарлаа. Энэ дээр хамтарч ажиллая гэж хэлдэггүй ч ихсэн зүгээр яг цаагаар бол зүгээр яатан зүгээр ингээд нэрдээд ингээд байгуулгын нэр мэрийг ингээд дуртай авчаар нь одоо их анхаардаг болчих л дээ. Тэгэл цаадуулга очил хэр очдөг яг болж л байна одоо тэгээд одоо би бол хийчихсэн нэг айхтар хийсэн намаалга тэгтээ нийлээд яг зарчмын нэг л юм байх хэвээр. Үнэхээр бүтээн байгуулад хийж чадчих байгаа бол одоо тэрийг одоо жишээ нь юу гэдэг те. Эсвэл нөгөө үн төлбөргүй олон нийтэд хүрэхэд одоо энэ асуудал алга шүү дээ. Тийм ээ. Энд чинь нийгэм рүү чиглэсэн те. Нийт масст чиглэсэн асуудал хийгээл бүтээж байгаа асуудыг бол үгүй энэ чинь тийм биз дээ. Олон нийтэд танилцуулаад үгүй одоо сурчлах бол проблем биш л гэж би харддаг л аахгүй. За сайн хоёроо зайсанд байрлах оргил худалдааны төвөөс гэдэг. За энийг бол үзүүлээ. Энэ бол өнөөдөр бол үнэхээр өндрөө авсаа. Тэгээд одоо жоохон атсан жий. Жоохон байж байгаад үзүүлж харуулъя. Ер нь одоо бас нөгөө хэрэглэгчийн эрх ашиг буюу за нөгөө нэг хүнсний аюулгүй байдал гэдэг маань хаана явна гэдэг зүйлийг одоо энийг ер нь нэг жинтэх орно. Түр атсан жаад энийг бол би ер нь жоохон нухан гэж ойлгож байна. За өнөөдөр мэдээллийн нүүсийн сайт нэг давхрын объектууд татвар төлөх болсон тухай шинэ журмыг бол олон нийтэд хүргэлээ. Улаанбаатар хотын эрхчдээс бол бие даасан төсөвтэй болж байгаа юм байна. Ингээд иргэд олон нийтээс 3.8 тэрбум төгрөгийг бол татвар хэлбэрээр төвлөрүүлэхээр болсон байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол одоо үндсэндээ татвар тогтоодог байгууллага болсон байна. Тэгээ нийслэлийн иргэд оршин суугчдаас бол нэг давхарт байж байгаа бол нэг давхарт байгаа үйл хөдлөлийн хөрөнгүүдээс нь татвар авна гэсэн материал
бас Newsman сайт дээр хөндөгдөж гарчээ. За энэ дээр бол гэхдээ үзэгч тав хүн бас асуудлыг маш сайн ухаж, уншиж, ойлгоод нухацтай хандахгүй бол янз янзын тийм ойлголтын зөрүүнүүд явж байгаа. Жишээлх юм бол нэг давхарт байгаа амны орон сууцтай айл хүртлийн татварыг төлөх юм уу гэж. Эн чинь бүхэл бүтэн тэр тухайн эд хөрөнгийнх нь нэг тэ 0.8-аас 1% тэнцэх гэж байгаа шүү дээ. Одоо 100 сая төгрөгийн объект байвал сая төгрөгийг төлөх байгаа байхгүй татвар жил болгон. Тэр энэ чинь өсөж байгаа. Өнгөрсөн жилийнхаас өнөө жил өссөн байгаа. Тэр энэ бол амны орон сууцуудад бол үйлчлэхгүй. Нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг давхарт одоо ашигын өөрөөр хэлэх юм бол ашигын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ албан байгууллагуудад хамаатай гэж ойлгож байна. Тэгэхээр иргэд бол маш их дургуутсан байлээ л. Одоо маш олон коммент сэтгэлдлүүд байж байгаа. Одоо жишээ нь энэ дээр ингээд байж байна л. Нэг давхарт бол тий үнэхээр тийм баян цамаа усуд байдгүй гэж. Түрээс төлдөг. Дээрээс нь татаас өгдөг. Орлогын татвар төлдөг. Одоо бүр үйл хөдлөлийн татвар гэж шинэ зүйл гарч ирж байгаа юм уу тий? Энд бол одоо юу гэдэг нь бизнес эрхлэгчд бол цаашаа амь зогоох тийм боломжгүй болчлоо гэдэг асуудал хүртэл хөндөгдөж байгаа. Нөгөө талд нь дэмжсэн ч юм байна. За энэ бол зөв юм байна. Ашиг болж байгаа бол тодорхой хэмжээнийхээ татварыг төлдөг нь шударга нийгмийн зарчмаа. Гэвч ингээд хоёр талдаа асуудал яригч чинь тэг үзэгч та хүмүүс өөрсдөө ороод уншаад үзтээ. Тэгэхэд нэг учир начир нь гарна биз. Дараагаар нь өнөөдөр хүчит шонхор захын 8-ачд үлсгэлэн зарлж эхэлсэн мэдээллийг чухал цэгмээ сайт олныг түргэл. Махны чэнжүүд одоо яагаад үлсгэлэн зарлах болов гэдэг учир шалтгаыг хийнэ. Дарга нарынхаа дарамтыг тэсгэ байцсан байна. Наад санал чи ер нь их орж ирдэг шүү дээ. Зовлонтой болж амар л дарамтлалтай юм шүү дээ энэ захынхын чинь. Одоо хүчит шонхрын ажил хайцсан тэгээд мах зарагтгаа болжул тэгээд одоо Монгол мөсгөн үстэй ч гэдэг. Улсаараа хотоороо мөсгөн үстэй юм шүү. Өглөө бүх одоо ер нь бол нэг ийм л амьдралын үнэн дүр зураг байдаг шүү дээ. Бүх мах зарж байгаа захууд. Одоо юу гэдэг нь баян зүрх зах, одоо нарантуул зах тий. Бөмбөр худалдааны төв юу гэдэг нь тийм томоохон төвүүд худалдааны төв захууд зүгээр л хүчит шонхор захаас маха бөөнд жавал жижиглэл зардаг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр хүчит шонхор зах байхгүй болоод ингээд ажиллахгүй байна гэдэг маань ер нь асуудал яаж хүндрэх үү гэдэг бол зовлонтой. Тэгээд өнөөдөр бас хэвлэл мэдээллийн байгууллагын их хөргөн бүрэлдэхүүнтэй хандсан юм байлээ. Орой тэгээд телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд янз янзын сонир хөвлөлтүүд их дэлгэрэнгүй хүрнэ үз. Надад харагдж байгаа нэг бодлого юм. Хүн ашиг болохоор бас дэндүү цаашаа явдаг юм байна гэдэг ганц хандлага харагдсан. За. Энэ захын эзэд бол үндсэндээ бас энэ хідэн түрээслэгчдийг хідэн худалдаачтай 8-чдыг бол арай л алаачт юм лээ. Арай л дарамтлчдаг юм байна. Одоо үнэхээр мах үнэтэй байхаас аргагүй юм лээ. Түрээс нь өсөд байхаар нөгөө хідэн махны чэнжүүд нь тэр нэмэгдлийг л нөгөө худалдаалж байгаа махныхаа үнэн дээр л нэмээд шингээгээл явдаг байхгүй. Өөр арга байхгүй. Угаасаа л хаа сагуул өрөнд тийм шүү дээ. Тэгээд тэрний яг үндсэн хохирогчт нь яг үнийг хэлэхэд бол одоо энэ үлсгэлэн зарлж байгаа 8-чд гэж би бол харахгүй. Энийний яг үндсэн хохирогчт нь бол нийслэлчүүд байхгүй. Нийслэлийн хэрэглэгчд тохирж штэ. Бүгд махаа авдаг. Одоо тэгэл махаа зардаг усууд нь үлсгэлэн зарлшгүй. Тэгээ махаа зардаг усууд нь үлсгэлэн зарлсан. Үлсгэлэн зарлахаас өмнө ч гэсэн бид л тохирж исэн байхгүй. Түрээслүүлэгч нь эзэн түрээсийнхээ мөнгийг нэмчихээр аваачаал зарж ирсэн нэг хил махан дээр 1000 төгрөг аваачаал нэмчих савчдаг. Ингэж л нөгөөдхийн шингээхгүй бол өөр тийм арга алга шүү дээ. Үүнээс гадна маш олон төрлийн одоо дарамт байдаг юм л. Одоо би бүр дуулаагүй олон юм одоо тэгээд баримтгүйч одоо тэгсэн ёстой гэж амныхаа хийгээр цуураад явахгүй тэгээд үзэж таа хүмүүс өөрсдийнхөө анализ дүгнэлтүүдийг хийн үз. За гэхдээ бол ямар ч зүүн ажил хайна гэдэг бол хэлсэн байгаа. За мөн одоо өнөөдөр нөгөө нийтийн тээврийн хэддүгээр юуных шиг 3 дугаар хатус бац юу ч бас нэг ажил хайна гэдэг нэг юм дуулдж яах шиг байсан. Тэгээд хаана энэ дарамтаа, шахалтаа ер нь жоохон бодгол хэрэгтэй юм уу да. Өнөөдөр харин нэг станаг чихний мохорлоо нилээн тийм чимэгтэй сонсголонтой нэг мэдээлэл бас өнөөдөр оллоо цэгмийн сайт дээр гараад ирлээ шүү. Өнөөдөр ингээд цахим ертөнцид суугаад ухчихсэн чинь одоогоор бол 5 сараас хойш жолооны курс төгссөн 40 гаруй мянган 41 орчим мянган жолооч ойлгоцоогоор байна. Асуудаг. За одоо нэг жоохон наашаа гарлаа болчих. Энэ нэг жоохон барьцтай юм билэ. Жоохон барьцтай учраас би нэг жоохон бодтойгоо шиг хэлчих. Битэрч одоо бүр хулхнэр авчаад ш зүйлдээ бүр энэ жолооны үнэлэхнээс болоод битэрээс ямар болсон бэ? Өнгөрсөн 5 дугаар сараас хойш жолооны курс төгссөн. Өнөөдрийн хүртэл жолооны үнэмлэхээ хүлээж байгаа 40 гаруй мянган жолооч нарт 40 гаруй мянган жолооч нарт он гарахаас өмнө 12 сард багтааж жолооны үнэмлэхийг гаргаж өгөө гэдэг засгийн газрын юу албан даалгавар одоо энэ цагдаагийн газар одоо холбогдох байгууллагуудад хүрсэн гинэ. За. Ямар ч байсан бол дээрээс анхаарч лээ. Дээрээс анхаарч байгаа юм байна. Харин нөхдөөд үнэхээр амжиж гин үгүй юу гэдэг бол сонир. Ямар ч байсан өнөөдрөөс үйл ажиллагаагаа шуурхаалтаа гэсэн материал бол оллоо цэгмийн сайт дээр тавигдлаа. Нөгөө нэг тендер чалгасан компаниуд энэ төрийг бол цагдаагийн байгууллага энэ төр тэ авч сургуулиуд энэ төр шахаж эхэлсэн байна. Өнөөдрөөс бол үйл ажиллагааг нэлээд идэвхжүүлсэн тоног төхөөрөмж жигдэрсэн гэж байна. Эх 7 хоногийн нэгдүгээр өдрөөс ихэд бол үнэмлэх хэвлэлтэнд орж эхэлнэ гэж байна. За ингээд 12 дугаар сарда багтаагаад
Он гарахаас өмнө бол ямар ч байсан энэ нэг 40 гаруй мянган жолооч нэг гар дээр тэр нэг удаан хүлээгдсэн тэр нэг бурхан шиг үнэмлэхийг нэг гардцсан байж мэдх юм сайхан сураг дуулдлаа шүү. За ямар ч эхлэхээр нь л тэгэл одоо эхэллээ гэж одоо ирэх нэгтгэхэд одоо бас ийм мэдээллийг дуулах байхаа л гэж бодож байна. За сэтгэлдлүүдийг уншаараа гэсэн байна. Одоо үе 10 жилийн хүүхдүүд ялангуяа охтууд үнэхээр амар болжээ. Хэлж байгаа 3 4 үгний ер нь бол нэг 4 үгний 3 нь одоо нэг хараалын үг байх юм. Энийг одоо нэрээ бас бодолцмоор л болж байсан сүүлийн хүүхдүүд бас арай дэнд байна гэсэн байна. За Чингэлтэй дүүргийн цагдаа нар гэмт хэрэгтэн барьж өгч тусалсан иргэндээ баярлаа гэж ядаж хэлт сурмаар юмсан. Манай найз бүр 2 удаа үйлдэл дээр нь одоо хүн дээрэмжижсэн те. Хүнийг бол ингээд барьж өгсөн. Гэсэн чинь нэг ч удаа бол одоо баярлаа гэж хэлж байгаагүй. Ядаж тусалж байгаа нард иргэдтэй цагдаагийн байгууллага манайд бас баяраа Твиттерээс нэг маш чухал асуултыг асуувал өнгөрлөөд. Нөгөө эдлийн цамхагтай харьцуулаад байсан чи яасан бэ? За 20 минутын өмнө нарны гүүр нуурсан байна үү? За энэ яриа бодлоо. Ариггүй л. За энэ ариггүй л хөдөө энэ ч одоо 20 минут жоохон баримттай ярина шүү. Тэр юун дээр нарад нэг хэлэх тайлбар байна. За нөгөө нэг эдлийн цамхагтай харьцуулаад байсан алтны орд чи юу болсон бэ гэж асууж байна. Энийг зүгээр саяны коммент чи асууж байгаа юм шиг. Ерөнхийдөө бол өдөр тутам шахуу энийг сургалжлаад. Өнөөдөр хүртэл оюутлогоо компани дотор ажиллаж байгаа ажилтан өрөө хэлж байгаа. Оюутлогын үндсэн нөөц бол улам хамраал байгаа гэж. Нөөц нь улам зузараад байна. Нөгөө тогтоосон нөөц нь улам л тэлээд байна гэж. Хөрсөн доогороо. Доогороо тэлээд байна. Доогороо тэлээд байгаа. Бид бол нэг тогтцсон нэг хэвэн дээр баригдсан байгаад байгаа юм байна. Яг үндэ бол Entry Gold гэдэг компани шүү дээ чинь. Rio Tinto-гийн бас одоо авийнхаа манзинд нэг охин компани. Одоо оюутлогонд одоо нэг 10 урууных нь 2 уруу гэсэн үг байхгүй да нэг хэсгэнд явж байгаа. Энэ бол нөгөө North Diamond, Hiruga гэдэг 2 том орд бол олон улсын төвшөнд бол батлагдсан юм байлээ үнэхээр. Гэтэ манайхан бол хаг дарсан. Үннийг хэлний нэрээ. Чин үнийг хэлний нэрээс хаг дарсан. Тэр чинь ярьсан биш. Монголчуудаас нууцсан болохоос биш энэ байхгүй баялагын тухай юусэн яриаг юм аа. Сүүлдээ бол баяраа тэр баг байхгүй орон зүйн миг баг зохиож ирж байгаад өөрсдөө тэр материалыг бэлдэж байгаад олон нийтэд үзүүлсэн юм шиг. Тийм шүүмжлийг хүртэл авсан. Гэтэ шуурхай газруудаас хүртэл дуудагдсан тэр шуурхай ирдэм байлээ ирж уулздаг юм байлээ. Айхтар юм байлээ ямар ч Entry Gold компанийн хүмүүс маргааш өглөө нь марга тавих гэж ирээд л те. Бөөн юм даа. Загнаад л бүр айхтар тайлбар тавиад л ингээд явсан. Үнэхээр бол одоо ч гэсэн асуугаарай. Оюутлогын компанид ажиллаж байгаа зүгээр нэг жоох учир мэддэг хүнтэй холбогдоход бол оюутлогын нөөц өдрөөс өдөрт өсөж байгаа. Улам л цааш явж байгаа. Улам томорж байгаа. Бид нарт бол мэддэхгүй. Тэгэхэд бид нар бол нэг тогтцсон нэг хэсэг дээр л баригдсан байж идэг. Тэгээ ямар санд өнөөдөр мэдээллийн Facebook хуудасаар бол нэг тийм сонирхолтой материал бол явуулаад. Нөгөө улсын хурлын гишүүн Баяр Цогт ах руу чиглэсэн байна. Ганбаатар гишүүн Баяр Цогт гишүүн хоёрын мэтгэлцсэн тэр мэтгэлцээний дараагаар бол олон нийтэд одоо олон тийм асуудлууд хүрж байна. Их энгийнээр ойлгож чинь үнэхээр одоо Баяр Цогт гишүүн бол хэлжсэн ш тэр мэтгэлцэн дээр 10 жилийн хүүхд хүртэл ойлгохороо гэж. Тэгээс 10 жилийн хүүхд л ойлгосон байлээ. Тэр ойлголтоор бол гишүүнлөө хандаж бас нэг ийм загтлыг илгээжээ. Улсын хурлын гишүүн Баяр Цогтод гэж байгаа. Ямар ч ёслолгүй гэсэн арчигтайгаар ийм захиал хэлсэн. Баяр Цогт гишүүнэ. Баяр Цогтоо би чиний хаусыг чинь хүслэх гэсэн юм аа. Эхний 5 жилдээ үнгүй сайхан амьдарчээ. Гэхдээ тог цахилгааныхаа мөнгийг бол би өөрөө төлчихнө. Дараагийн 5 жилийн төлбөрөө төлнө. Тэгээ одооноос 10 жилийн дараа би зардлаа тооцоод супер засвар хийчээ. Мэдээж төлбөрөөсөө суутгана. Тэгээд 5 жил түрээслээ чиний байр минийх болно. Эрсдэлгүй байгаа үстэй. Чиний 50,000 хувьсагчтайгаар чинь ботцсон шүү гэж байгаа. Амар уустай. Тэгээд бодож чаддığım нь одоо энэ олон мянган хувьсагчтай тоог бодож чаддаг ямар ч байсан 2 дахь хүн бол одоо манай Facebook дээр гарч ирж байна. Монголын математикийн хаан гэдэг өргөмжлөлийг авсан билээ шүү дээ. Математикийн багш нар одоо тэр 30 40 20 30 мянган хувьсагчтай Баяр Цогт гишүүний тэр тооцооллыг хараад тест 90 мултарсан гэж байна. Тэгээ одоо ямар санд өнөөдөр бол бас Facebook орчимд явагдсан шин цагийн Монголын математикийн хаан. Тэгэд энэ хүнийхээс толгойг жоохон тордох юм бол өнөөдөр Монголын чихийг дэлдийлгэж байгаа энэ хүн хожимо тэг 20,000 хувьсагчтай биш 200,000 хувьсагчтай тоо бодож дэлхийн чихийг дэлдийлэх байх гэжлээ. Би бол итгэлтэй байна. Тэгэд ямар ч байсан Баяр Цогт гишүүний хаусыг түрээслэх нэг юм юу загтал бол өнөөдөр Facebook утсаар идэвхтэй тарлаа. Тоглоомч биш шүү, наригаач биш шүү. Энэ нэр үнэхээр бас оюутлогоо гэдэг бол одоо монголчуудын бүр хідэн үеэрээ идэж дуусахгүй тийм баялаг юм байна гэдэг нь өдрөөс өдөртөл батлагдаад байна. Энэ гэрээ алдагдaltaа энэ гэрээ эрсдэлтэй хийгдсэн байна гэдэг нь өдрөөс өдөртөл одоо нотлогдоод байна. Тэгэхээр ганц үн дээр ингээл бас тайлбарыг хийгээд л ингээл манай сайхан ингээд баах юм да гэж. За тэгэд бас юм тэгэл ил тод болох байлгүй дээ гэж. За сэтгэлийг уншаарай гэсэн байна. Магна дараад хандаж хэлмээр байна гэсэн байна. За энэ юу гэхээр интернетийг
ханган нийлүүлэх байгууллагуудыг шалгуул их нөө гарч ирнэ дээ. Ядаж худалдаж авсан хурдаа нэг хэрэгжилчих юмсан. Би гэхэд л одоо гэд бас одоо уншаад авах вэ. Гэхдээ л ер нь альч байгуулагч байсан манай ард иргэд бол хилдэг. Интернетийн хурд одоо хид гэл рекламадад байдаг хэрнээ яг хэрэглэхэд бол ерөөсө байдгүй гацаад явдггүй. Тэгээ энэ дээр бол сүүлийн үед анхаарлаа хандуулаач гэдэг магнадар бол баяраар хэр хүртэл асуудал хэлж байгаа шүү дээ. Мессенжерээр нэг овоо дөрөвхөн шиг олон коммент яг үнийг хэлээд нэг овоо гараад ирэхээр л байхгүй болчихдээ. Энэ хоёрыг компьютер руу хүнийхийг хэлэх яг үгүй өөрөөсөө бас харъя л да энэ тийм ээ. За Саппорогийн тойргийг 4 зам болгох асуудал хэр яригдаж байна гэсэн. Нэг хэсэг бол эрчимтэй яригдсан. Одоогор бол байхгүй. Гэхдээ нөгөө бэлгээ төр өчтөр ярьж байсан. Нөгөө юуны урд одоо бэлгээ шууд хэлсэн чинь нөгөө аригчид цугулж ийн одоо тий. Тэрийг бол эх 7 хоногоос бол шууд 4 эх сараас гэлөө уулзуур болохоор бол одоо ерөөсө шийдвэр бол гарч байгаа юм байлээ гэдгийг хэлсэн байлээ. Улаанбаатарт бол нэг олон тийм аюулгүй тойргууд байснаас арай жоохон 4 замын уулзуурууд байсан дээр юм шиг л надад. Өчтөр бол төлбөртэй зогсоол болгоно гэжсэн. Өнөөдрөөс бол яг шийдвэр нь ерөөхдөө гараад нөгөө урцагаан ч бол нөгөө зөөлчтөн гудам гэдэг чинь 4 замын уулзуур хамаагүй болж байгаа юм байна. Тий. За өнөөдөр мэдээллийн M-News цэгийн сайт бас нэгэн сонирхолтой жижигхэн материалыг олон нийтэд хүргэлээ. Монгол Ардын намын удирдах зөвлөлд өнөөдөр хуралдсан юм байна. Дүүргийн засаг дарга нарыг мулталжээ. За Монгол Ардын намын удирдах зөвлөлд хуралдаад хэд хэдэн асуудлыг хилцсэний дотор үр дүнгийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан явдал байсан гинэ. За үр дүн тооцдог ажлын хэсэгт болж байна нам. Өнгөрөх 4 жил дүүрэгтэй хийсэн ажлын үзүүлэлт тааруу нэр хүнд муутай ажилласан дүүргийн засаг дарга нарыг авч хэлэлцэн дахин томлон ажилуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн Баянгол дүүргийн засаг дарга Амгалан, Сонгойрхон дүүргийн засаг дарга Болд, Баянзүрх дүүргийн засаг дарга Батцөрг, Чингэлтэй Сүхбаатар дүүргүүдийн засаг дарга нарыг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэж. Ингээд нэг олон аваар нэгэндээ гэж нэг дэндүү хүндэрд гацсан нөхдөд нэг бууж ирэхгүй юм шиг явж байсан. Тэг одоо нэг хөрсөн дээрээ газардан босов. Одоо нэг манай амгалын ихч мэгч одоо ингээд буугаад ирлээ дээ хөөх юм нөгөө болдох мах. Нөгөө нэг амар өндөр авцсан тий. Гэхдээ мөн ч олон шүү хууль хяналтын байгууллага мөн ч олон удаагийн авилгадаа тэмцэх газрын тий шалгалтууд бардгүй юм штэ. Ямар ч үсэн тэгээд юм эзэнтэй байх сайхан. Нам нь бол аваад хөвчж байгаа юм байна. Дахиж бол хизээч одоо та нарыг засаг дарга юм ямар нэгэн тийм удирдах халбанд томлохгүй гэсэн тийм болцолтойгоор мулталчихжээ гэж. За тэгээд ямар ч зэн тэгээд шийдвэр бол гарсан бай тийм ээ. Чи бөө болоод нэг дотоод ардчлал гэдэг юм бол бас нэг хэсэг нь буулгах гэж нөгөө хэсэг нь буухгүй гэж үзэж нэг дайн болж ирсэн биз дээ тийм. За бисэд долоомын газрууд өнөхөр замбараагаа алдлаа. Энэ дээр одоо саяхан нэг шалгалт явуулаад байна гэсэн. Тэгээд ерөнхийдөө ямар арга хэмжээ авсан бол доо ер нь шалгаж ийн гэсэн. За магна дараагаар нь одоо ямар ажлыг хийх гэж байна гэсэн байна. За утаа бол өнөхөр дэмглээ гэсэн байна. Утаа бол алид хийхээсэ. Одоо хэцүү байна даа. Ер нь одоо тэр 90 төр бүмийг зарцуулж байгаа. Одоо юм байгаа юм чинь яг ярьж байгаа баярын мессенжер байхгүй. За дахиад нэ энэ. За чи хаацгаад нэ. Би тэр хооронд бас нэг сонирхолтой юу авах вэ? Нэг шогийн мэдээлэл байна. За. Мэдээллийн чухал цэгмээ сайт дээр гарлаа. Бөөгийнхөө толинд мансууруулах бодис ажил амжилтсан гэсэн маань баярлалаа. Хувийн хвшид ажилладаг бид жилийн 365 хоногийн бараг 360 хоногт нь ажиллаж байхад төрийн албаныхын 7 хоногийн 4 өдөр нь ажилласан болоод төрийн үйлчилгээ авах гэхээр баасан ахын төрсөн өдөртөө нийлээд ингээ бараг 3-4 өдөр энийг ийм харьцуултыг одоо бас бодмоор юм да. Хувийн хвшил бол нэрээ алчгүй тэгэл 365 хоног бол ажилдаг ба. Гоё жүүсийг ямар компани үйлдвэрлэдэг юм юу юу лээ. Магадгүй энэ одоо арга хэмжээ авах үйлгүй дээ. За юу гэсэн энэ автобус компаниуд арай дэндүү байна. Ганц жишээл гэхэд Ярмаг 49 зурагт гэсэн чиглэлээр явдаг автобус огтхон цагийн хуурай барьдаггүй. Үүнээс болж хүүхдүүд хичээлээс хоцорж байна, ажилласаа хоцорж байна гэсэн мэдээлэл. За гомдол орж ирж шүү. Одоо камержуулаад цагийн системд холбоол маануу цаануу болгоол юм гэсэн. За 54 дугаар сургууль гэдэг нэг багшийн нэр түрүүн байсан юм а. Тэгээ багшийн нэрийг хэлээд яг нөгөө хүүхэн шилжээд ирсэн чи тэр ирсэн газар руу одоо бууц юу ч хийдэм дээ гэд ингээд хэлж ийнгээ гомдол орж ирэх юм да. Тэгээд бас сургуулийн захиргаан энэ анхаарах байлгүй гэж те дахиад нэг уншаад өгөөч гэсэн байна. За юуг явуулсан байна? Ерхий боловсролын сургууль хүүхдүүдээс мөнгө татж гинэ гэсэн байна. Энийг баримттай хамгийн гол нь та бүхэн хитэн дүүрэг хин гэдэг багш ямар байдлаар авсан, юу хийсэн, хийгээгүй бол одоо мөнгө авж байгаа тэрхүү бүх юмыг нь л одоо манай одоо хүүхдүүд чинь айхтар гаруцыг бол хэрглэж шүү дээ. Бичлэг энтриг бол бодтой юмыг бол авчраал гэдгийг бол маш их хэлж ярьж байгаа шүү дээ. За тэгээд юу яа да баяра. Өнөөдөр нэвтрүүлгийг өндөрлөе. Тэгээ маш олон коммент төгөлүүдийг уншаач гэдэг уншиж байгаа хооронд нэмэгдээд ирээд байгаа юм чи одоо энийг барах арга алгагүй шүү дээ. Уучлаарай. Аль болох одоо чадан ядна зах цухаас нь хэрэгтэй гэснийг нь даавал унших шиг л боллоо. Одоо тэгээд дүндөө үлдлээ. Тэгээд энэ комментуудыг бүгдийг нь бас хариу өгье. Маргааш
18 цаг тэгтэг минут Монголын комментчтойгоо энэ цаг мөчтэй энэ ширээн дээрээс уулзна. Маргааш бол дахиад нэг ээлж сонгуультай өдөр. Тэгээ яах вэ? Тэгээд төс үеийн татварлагчдын мөнгө урсж जैन цаана. Тэгээ явж чод нэг саналаа өгчүүл хин эндээ дээр юм шиг байна л та. Өстө нэг хурдхан шиг хоёр ясаалыг гэдэг шиг юм болох гэж шүү дээ. Сүүлдээ энэ улс төр сонгуул гэдгээс чи ард түмэн баг шалхачлаа шүү дээ. Бүр эрт хүрдүү ийм хөгийн сонин жишг одоо дэлхийд өөр Монголоос өөр алга шүү дээ. Ингэж их улс төрчдөг тий. Ард түмэн одоо бүр ингээд сүүлдээ бүр ингээд туйлтсан байж байгаа. Залхацсан байдаг. За. Өөр юу байна хөө? За өөр яг хөө тэгээ маргааш 18 цаг тэгдэг минутаас эргээд уулзъя. Тэгээд мэдээж хэрэгтэй зүйлийг нь аваад хэрэггүй зүйлийг нь бол тэгээд нөгөө авч хийх гэдэг шиг нөгөө тий. Ухаанаар хандараа. Тэгээд маргааш 18 цагта мэдээж бас Монгол оронд болж байгаа болохгүй байгаа зүйлсийн талаар үзэгч та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцах болно. За нэвтрүүлгийн ураг хэлээд дуусна. Монгол комментэд нэгтгэцгээе. За ажиллаа. Өглөө сүний өгөөж нь илүү. Ерөө ийм жижиг юм шиг мөртлөө. Чамайг зайшлаад үзэхэд гэнэт амт тоотон дэлгэрэгдэж. Нүрэнд инээн цэглэл тодруулж, өөдрөг сэтгэл төрүүлж, энгийн нэгэн өдрийг тодон гоор будаж, чи сэргэн цэнхэл билэн шинэ найз нөхдөд болно. Зөвхөн амтлаад үзэх хэрэгтэй. Магадгүй дэрод гэдэг бол ямар нэгэн ичтэй зүйл юм болов уу? Магадгүй энэ зөвхөн эхлэл юм болов уу? Дэродыг задах эерэг бүхнийг нэ. TV караоке 5 нас хүрлээ. Үлгийн зоон дээр дуулжсэн, хөдөө модын бэлчээрт дуулж төрсөн, хөдөлмөр ажлын талбарт дуулж тэнхэрсэн, хөхөн Монголын авдрыг дуулж тунхагласан, миний Монголын залуусын хүсэл сэтгэлийн дуу хөгжин дэлхийг хөгөгдөрвийг өнөд цуурайлаа. TV караоке нэвтрүүлгийн $5,000 төлөх оны шалгуулалт 5 дахь удаан 2012 оны 12 дугаар сарын 7-нд Монгол бүхий өргөнд өглөө 10 цагаас эхэлнэ. Дэлхийн маяглагч элчил мишиг цаг хугацаа 2012 оны 12 дугаар сарын 7-нд Монгол бүхий өргөө TV караоке $5,000 төлөө. Монгол улсад эрчим хүчний салбар үйлч хөгжсөний түүхт 90 жилийн өд зориулсан улс аймгийн алдар толтой 224 бүхийн барилдаан 2012 оны 12 дугаар сарын 1-ний 14 цагаас Монгол бүхийн өргөнд болно. Харилцах утас 45 69 78 88 58 53 99 32 32 Та харааны бэрхшээлээс сэргийлж чадна. Хүүхэдтэй зурагт баг үзүүл. Компьютер дээр бүү тоглол. Нүдний тусаагаараа зөвхөн эмчийн заавраар хэрэгэл. Нүд загтаж хураашхад нөлөөлөх хүчин зүйлс. Хог, тоос, шороор, вирус, бактери, тамхины улам бусад утаа, агаарын бохирдол, нүдний линз, эмэгтэйчүүдийн цэвэршил, мойргуудал олон цагаар дэлгэц ширтэх. Таны нүдэнд ямар нэгэн өвчин зөвөр мэдрэгддэг хэдий ч 2 жил тутамд мэрэгжлийн эмчэд үзүүлж заншаарай. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урдчлан сэргийлцгээе. Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал яам, сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв. Өглөө сүний өгөөж нь илүү. Төгс буянт шин зурхаан ёсны 17 дугаар жарны баясгалан хэмээх усан луу жилийн өвлийн ихэнх сарын зулын 25-ны өдөр нь шар малгайтны шашныг үндэслэгч богд зонхын мэндэлсэн хийгээд нирван дүрийг үзүүлсэн давхар дүүчин өдөр хэмээн айлтсан буй. Тиймээс бурхны хэмээх тодтголтой ТV телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн зулын 25-ны шашин урлагийн цэнгүүн төмөн олон та бүхэн морилон саатаж ариун буйны үед шамдан аштын буйн заяагаан даатгах заллах төрж байна. Морилон ирсэн буйны садангуудад
үндэсний манлай хүнсний үйлдвэр Далхчгэр компани бүтээгдэхүүний дээж зүүн хүрээ дашчуулан хийдийн лам хуваргын 18 шүн шиг өргөсөн дахлын эдэний хишиг хүртээ. Цингүүн Монгол бүхэн өргөөнд 17 дугаар жарны баясгалан хэмээх усан 100 жилийн өвлийн ихэнх сарын 25 буюу 2012 оны 12 сарын 8-ны 17 цагт зохион байгуулагдсан. Хүмүүн таны буян хишиг арвижих болтугай. Утас 99-82-99 19-13 зохион байгуулагч TVS телевиз буйны садан зүүн хүрээ дашчуулын хийд Далхчгэр болиулаад